Захин эдийн засгийг асуулыг та хөндлөө. Өнөхөр Монгол улсын дотоодны бүтээгдэхүүнд захин эдийн засгийн эзлэх хувь хэмжээ тэг 100.12 туулын чамлалтай. 21-р зуун бол өөрөө энэ захин технологи хагас дамжуулагчийн зуун. Хагас дамжуулах буюу захин технологи бол дэлхийн геостратегийг тодорхойлно. Дэлхийн их гүрнүүд энэ зах зээл ноёрхын төлөө тэмцэл өрнөж байгаа. 20-р зуунд газрын тосны төлөө явсан шиг 21-р зуун бол хагас дамжуулагч. Шинэ захин эдийн засгийг Монгол улс бий болгох. Энэ Монгол улсын стратегийн нэг номерын зорилт байх ёстой. Яагаад гэвэл бид хоёр их гүрэн хуурай газрын төвчгдсэн эдийн засаг гарцын хувьд туулын өрсөлдөх чадвар сул харьцангуй уламжлалт түүхийдийн экспортоор тулгуурлаж байгаа Монгол улсын эдийн засгийг шинэ түвшинд гаргах гол бодлого бол энэ захин эдийн засгийг бид нар бий болгох, хөгжүүлэх, бүхий л таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Тэгжээж Монгол улс дэлхийн зах зээл рүү энэ 8 тэрбумын зах зээл рүү гарна. Тэр энэ бодлогыг хэрэгжүүлэх нь манай гол Монгол улсыг хөгжүүлэх, хөгжлийн бүх бодлогын үндсэн цөм байх болов гэж бодож байна. За энийг хэрэгжүүлэх үүднээс Монгол улс ерөнхий сайд Зандан шатрын шинэ итгэл, эр шинтгэл гэсэн юм томоохон эдийн засгийг хөгжүүлэх зорилт төвшүүлсэн. Энэ дотор энэ бодлого нэлээд бодиттой байр суурь эзэлж байгаа. Энийг хэрэгжүүлэх нь онцгой чухал. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэл нийт Монгол улсад байгаа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх жижиг дунд үйлдвэрлэгчд байгаа. Ер нь эдийн засгийн суурийг сайжруулад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх онцгой чухал. Хөрөнгө оруулалтын гадаадын хөрөнгө оруулалтын төвшөлтөй их чадахгүй буугаад байгаа ийм байдал байна. Бид бизнес үйлчлэгээс хаадгүй явуулах өмчийн халдшгүй байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Өмч эмзэг байгаа. Ховын өмчийг хамгаалах, бизнесийг дэмжих энэ бодлогыг бид явуулж ээж нөгөө талаар төрийн байгууллагуудын энэ хариуцлага хяналтын тогтолцоог сайжруулах. Эдийн засгийн төрийн оролцоог эрс хязгаарлах. Чөлөө зах зээлийн зарчим шилжүүлэх заашгүй шаардлага байна. Одоо 30 жил явсан, үдсэн, харсан, дурчсан. Тэгэхээр бид бол эдийн засгийн либерал бодлогыг явуулах ёстой гэж үздэг ийм бие байр суурьтай ийм хүн байна.